Азийн хүсэмжит гэр бүлийн эмч компьютер процессортай нуутанд хийгээд график карт гэж мэдхгүй. Тэгж яг өргөдлийн үед байсан. Тэгсэн хүний онцлогоо 3 сална мална гэж жам явуулснаа тэр нөхөн ч юм уу. Би ч огшоод фотошопоо нухаад хонх дуруугүй юу би ингээ алгуулцдаг. Суулсаа гарч аваад гэж чиг. За сайн байцгаана ингээ Сансуй подкастын шинэ дугаар эхэлж байна. Та бүхэн одоо манай подкастыг тухтай сайхан сонсож байгаад их баярлалаа. Дахин давтад манай Сансуй подкаст бол аливаа хийж байгаа ажил үгс зохион байгуулсан юм болгоноос санаа сууж тэрний алдсан талыг харж бид бүхэн хэрэгтэй мэдээлэл авахаар байдаг. За энэ удаагийн дугаар дээр бол урд өмнө нь орж байгаагүй онцлогтой зочин орж ирж байна. Энэ юу вэ гэхээр одоо график дизайн мэргэжлэр бол ажиллаж байгаа фрилансер график дизайнер номин оролцож байна. За тэгээ яагаад номинго өрсөн шалтгааныг та бүхэн тайлбарлах юм бол TikTok болон Instagram дээр бол нэлээд олон дагагчтай. Тэгээд фрилансер дизайнер хийж байгаа тэр контентуудаараа маш өвөрмөц. Тэгээд олон клиенттай. Тэгээд фрилансераар нэлээд амжилттай явж байгаа учраас би онцлохыг хүслээ. Тэгээд бүгдээрээ график дизайн тэр тусмаа одоо тийм байн говьс төр суухгүй фрилансер буюу чөлөө цагаараа хийхэд ямар зүйл гардгүү те. Энэ талаар гүнзгийрэл судалцгаая. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн уу. Одоо нөгөө нэг сошиал дээр нөгөө нэг одоо аккаунтын нэрийг би бас буруу дуудаж магадгүй. Чи нэг өөр одоо юу хэлдэг лээ? Евкарион. За энэ нэрээр бол нэлээд алтарсан байгаа. За өөр цэн сайхан юутай юм да. Ойрд би 10 сараас хоошоо фриланс хийж эхлээд тэгээд одоогоороо хийсээр явж байгаа. Хийгээл. Газруудаас ажиллаад орж ирэл хийж чадхаа аваад чадахгүйгээ болол хийж яваа. Тэгээд чамайг харахаар номинг харахаар одоо нэлээд том төслүүд дээр ингээд явж байгаа харагддаг аахгүй одоо бүр том клип дууштай хард бүцгүн тайтл дизайн дээр ажилласан ч гэдэг зарим дээр ингээл айгу олон юм хийсэн мэт. Тэгээд TikTok дээр контент төр нь бол нэлээд олон хүмүүс таньдаг айгу followers их. Тэгээд тэрнгээр ер нь орлогын их усүр нь яаж орж ирж байна? Одоо чинь захиалагч хийсэн юм хараад орж ирж байна уу? Зүгээр чамаар юм хийлгээ таньдаг хүмүүс нь дахиж хийлгэж байна уу? Ер нь бүтц ямар байдیں۔ Фрилансерын үед. Бүтц TikTok-оос би TikTok дээр зүгээр нөгөө коронагийн үед хийж гисэн баггүй зүгээр тоглоомоор. Тэгээд яг одоо график дизайн хийхэд би нэг жоохон зурх гад идэм үү та. Тэгээ iPad-тай болоод тэгээ iPad дээрээ бичгэн аягүй таалагдаад бүрээ чонгой бичдэг гэж боддог. Тэгээ бичгэн таалагдаад тэгээд хүмүүс зүгээр ингээд зурган дээрээ текст бичгийн оронд гараараа бичсэн нь илүү дээр юм байна гэж бодоод тэгээ би тийм бичдэг төрлийн контентууд хийдэг. За тэгээд контентуудаа хийж байгаад би нэг мөнгө олно гэж бас бодоагүй. Тэнгүүд хүмүүс их өөр ертөнц тема гэж их орж ирдэг. Тэгээд ийм ажиллана хийх гэсэн гингүүт нь би үний саналаа явуулаад тэгээд ажиллаа эхэлдэг. Зарим газар болохоор бүтээгдэхүүнээ явуулъя чи ямар нэгэн гоё юм хийх үү гэвэл хийя гэдээс хийж болдог. Гэтэ нөө хийж байгаа контент дандаа холбогддог юм цуврал зурнууд байгаа шүү дээ. Тэргээр онцлог. За ингээд та бүхэн хэрэг сонирхож байвал яг энэ видеоны description дээр одоо TikTok хаягийн тавьчаад энэ дээр орж байгаа контентыг хараарай. Нилээн бас комментээр нь ордог шиг бас өөр өвөрмөц хийдэг. Тэгээд бичиж байгаа фонтууд их гоё байдаг шүү дээ. Тэрийг шинээр зохиосон уу яасан? Гүү тэр миний яг гар бичмэл. Фонтоор байхаар одоо юу гэдэг эхний аавсгтэй 3 дахь аавсг нь адилхан байхаар жоохон фонт мэдэгддэг шүү дээ. Тэгээд зүгээр гараараа бичих нь амар байдаг. Зүг. За тэгэхээр одоо өнгөрсөн оны 10 сараас бол яг officially ингээ эхэлсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ч одоо нийт хэдэн сар болж байгаа гэсэн үг? 8 сарын дотор тийм 8 сар. Тэгэхээр би юу хэлэх гэдэг хэрэг энэ богино хугацаанд айгүй олон клиенттэй захиалагчтай болоод одоо followers ч гэсэн нэлээд өссөн тийм учраас яаж энэ одоо ингэ хүмүүс тархаад байна те одоо бас нэг өшөө дизайнер болъё гэсэн хүүхдүүд байж магадгүй. Тэгэхээр тэр та нар ингэж болохгүй шүү, ингэж болтой шүү гэдэг нэг тип маркер хэлээ те. Намайг болохоор хүмүүс нөгөө сургуулаа хайцсан охин гэж жоохон мэдгээд иж магадгүй. Гэхдээ би анагаахын нэгдүгээр курсээс эхлээд жоохон Photoshop оролдож эхлээд яг ажил гэж бодоагүй оролдож эхлээд манай аав ээж хоёрлаа Photoshop дээр ажиллаж чаддаг. Тэгээд хизээж сургуулаа хайна гэж би бодож байгаагүй. Айгуу тийм Азийн хүсэмжит гэр бүлийн эмч болно гэж бодсон чинь нэгдүгээр курстээ ороод яхаа сайхан байж байгаа л 2 дугаар курсээсээ
за би жоохон биш юм шиг бай шүү гингүүд манай ээж гэр бүлийнхэн мөн шүү гэлээ сураал исэн. Ил хажуугаар нь ажиллаад исэн. Тэгж жаад ер нь сургуулаасаа гараад яг full time оффист эхэлж ажиллаж эхэлсэн. Тэгээ оффист ажиллаж эхлээд би чи юу ч мэдэхгүй юм чинь. Тэгээ оффист ажиллаж эхлээд тэгэл хүмүүс загнуулаад уйлаад цалин малан авч үзээл нэмийн татгал матгал зөндөө газар сольсон. Тэгээд жоохон цааш нэг 10-аас 12 дугаар ангийн хүүхдүүдэд яг юун ч юм нэг постны маань ямар нэг юм таалагдаад тэгэнгүүт чатаар айгүй их одоо ангаахт орох гэсэн юм юугаар яаш хөө график дизайнер болох гэсэн одоо яах уу гэж асуугаад идэг. Би бол график дизайнер сураагүй. Тийм учраас яг сайн хүмүүсийг за сургуулиасаа гарцгаая гэж уриалжуулж чадахгүй. Тэгээ би бас өөрийнхөө карьерийг амар амжилттай гэж болоос хэлж чадахгүй. Зөндөө болох бүтггүй юм байсан болохоор тэгээд дуртай юмаа хийвэл гоё гэж боддог. Яг үнэхээр шүн суугаад мөнгө авахгүй байсан ч дуртай хийгээд дуртай байх юм бол гоё гэж боддог. Одоо сайн уу ярьж ирсэн тийм яг ингээд 1-р курс 2-р курс чинь нэг л биш байна гэж явсан гэж штэ тийм. Тэр мэдрэмж яг юунаас үүдэн яг үнэхээр би явахгүй юм байна. Дургуд хөвчгөөдөг шиг тийм. Тэр жоохон дэлгүүлж ирвэл одоо би санаа дургуй юмар бас яг хүчлээд байх хэцүү тийм. Гоё юмар яваа гэдэг яаж гоё илэрхийлгэрээ. Одоо чиний жишээн дээр. Миний жишээн дээр би одоо юу гэдэг лекцээ зүгээр гоё л харагдуулдаг. Дотроос нь их юм сурдгүү. Яаж бичвэл гоё бичих вэ? Яаж энийг зурх вэ? Гэрэлтүүлчих үү? Энд нь нэмээ наач уу гэж юмыг л нэг гоё л болох гэдэг байсан. Ерөөсөө тийм хүн амтаа имчилэгтэй биш. Тэгээд байжгаад би гоо ангийн дарга марга байсан дагуу байжсэн. Тэгээд коронагийн үеэр нэлээд фотошопоо нухаал ер нь өдөр шөнөгүй фотошопоо оролдоол. Тэгээд хийсэн ажлуудаа би зүгээр жоокч биш л те зүгээр жоохон би хийсэн гэд паслж үзээд тэнцэнээс хамгийн анхны ажлын санал орж ирж байсан. Тэгэл юу ч голохгүй би зөндөө л үнтэй үнгүү хийж исэн. Тэгээд би дайралцааны интрог хийгээд тэгээд интрог хийж захта хичээл маань 7:40-с 32-ын тойрогт тэгээ би шүн ингээд үүр цайтал хийж дуусгаад тэгээ өглөө хичээлдээ явчаад тэгэл ахаал ажиллаа хийдэг ч юм уу. Ер нь хичээл дээр хонх дуруугүй юу би ингээ алгуулцдаг. Гэл алгуулцдаг. Тэгэл ажил дээр очиад ажиллаа хийгээл дэвтэр дээрээ тэгэл юм зураа. Гэтэ муус сурдаг бол байгаагүй. Гэтэ сүүл рүүгээ тийм хичээхэж болцсон. Яаж хийж байгаа л төгсчихсэн гэж боддог байж байгаа. Сүүл рүүгээ нэг дуртай юм хийх гингүүд миний одоо эхний зорилго алдагдах гад. Тэгэл би нэг өдөр төрсөн өдрөөрөө сургуулиасаа гарч аваад гэж хэлж шүү. Оо тийм. Зөв. За, ер нь бол тэгээд яг цаанаасаа жоохон биш байсан юм шиг л тийм. Яг дуртай юм уу хийх гэл зүгсэн биз дээ тийм. Тэгэхээр график дизайнерын одоо мэргэжлийн гоё нь юу юм тийм. Одоо энэ гүрч зөндөө ажил хийсэн ч одоо энэ чиглэлээр ажиллаж байгаа хүн л гэж дуртахаас өөр яах вэ? График дизайнерын ажлын гоё нь ямар нэгэн юмыг байгаас нь гоё харагдуулж чадах нь гоё юм болов. Одоо ингээд таныг сууж хаад зургийг чаа аваад ингээд илүү дээр болгоод тэрийг та харж баярлах тэр их гоё байдаг. Тэгэд эргэн тойрны маань хүмүүс намаа нөгөө нэг гэр бүлийнхэн сургуулаа хаялаа гэж хаад за энэ маань ч ингээд гэл тэгэл тэр бүх хүмүүс буцаад надаар юм одоо юу гэдэг постэр меню юу чинтэй амьдралт нь ер нь хүмүүсийн амьдрал аягүй их график дизайн шаардлагатай байд юм шиг санагдсан. Тийм. Тэгээ энэ чинь нөгөө нэг бит юм биш нөгөө нэг ингээл тань руу файлаар явуулаад ингэждэг учраас их тархиа ажиллуулж идэх нь таалагддаг. За тэнгууд одоо манайхан ч өвөл болохлээр гадагшаа явчихдаг. Тэгэхээр номмоноос гадагшаа бол гаднаас ажиллаад идэг. Тэгээд сарын орлого нэг сторид оруулсан байдаг байхгүй. Бас л өндөр байсан л та. Тэгэхээр одоо сайн ажил их авч яана л гэж бодож байна. Тэгэхээр эндээс юу асуух чинь тэгэхээр ер нь фрилансер дизайнерын багцаагаар хуулаад тоо өрөөл одоо манайх бас яалч өнөө жоохон бизнес талд бодгосгүй тоо мо ярьдаг л да чинь амраа муурж би тэдийг болтож гэж мэл ярьчихдаг байхгүй. Ямар багцаанд байна хүмүүс тө сонирхолтой байх л та.
Одоо ингээд фрилансаар ажиллаж байгаа саруудад юу гэдэг ажил нэг бол яг ямар ч ажилгүй, нэг бол 17 ажил зэрэг байдаг. Тэгэд би бас юу гэдэг оффист ажиллах чинь өдөрт юу гэдэг 9-өөс очиод нэг 6 гээл тараал тэгэл үлдсэн цаг нь минийх байдаг бол фриланс хийхээр бүх цагаа би өөрөө хуваарлах хэрэгтэй болоод тэг би цагийн тийм баримжаа сайн хөвтэй хүн ерөөсөө биш. Жохон тийм салан фалан гэхгүй ч гэсэн нэг юм жоохон хаанг тэг юмыг жоохон цагийн тулгаж хийх гээд байдаг нь их хүнд байдаг. Тэгээд юу гэдэг одоо чинь миний санджаагаар 2 сард би бараг орлогогүйсэн баха. Тийм тэгсний өмнө 10 сард нь 10 сая орлоготой ч юм уу. Тийм би яг тэрийг баланслж чадахгүй. Гэхдээ 4 болон 5 саяас ер нь бол дээш байдаг. Тэгээд тухайн сард миний сэтгэл зүй ч юм уу хэр бахаас шалтгаалаад нэг юм дараа сард нь том төлөвлөгөөтэй бол бүх орчсон ажлыг авдаг ч юм уу тий. Хийдгүйсэн ч гэсэн хийчдэг ч юм уу. Тэгэж нэг ажиллаар тасардаггүй гэж хэлэх нь жоохон сонинч гисэн. Тэгэл одоо яан дөө гэж сууж тэгэл хийх өгнөд хий гэж хараад ирдэг. Ихэнх нь бол Instagram, TikTok-оос орж ирж байна. Тийм. Гэтэ би өөрийгөө тийм юу гэж бодог байхгүй зүгээр нөгөө нэг тэгэл нэг зарим пост нь л явдаг ч юм уу нэг юм мэд царамаараа нэг байхгүй ч юм уу тий. Тэгэж боддог байсан чинь TikTok-оос айгүй их хүмүүс хардсан юм шүү лээ. Монголын TikTok нэлийн хөгжиж байгаа санагдсан надаа. Тэгээд гоё TikTok хийдэг хүмүүс байна, контент хийдэг хүмүүс байна. Тэг би бас заримдаа үнэхээр мяа санагддаг. Тэгтээ чиний стайлыг бас нэг дуурайх бас юм их хүмүүс гарч харагдчихсэн тий. Ижил төстэй ч юм уу яг дуурайж байгаа шиг гэдэг санаа авсан тий. Яг ингэж цуур ингэж явуулах юм байна гэдэг ч юм уу. Тий. Бичвэрээр. Гэхдээ тэр бичвэрээр бичигдэж байгаа үг болон одоо юу гэдэг яг энэ хавьд байлаа гэхэд ингэж зургийг авчиад энэ цагаан дээр хараар бичдэг ч юм уу тий. Тиймэрхүү юугаа олоогүй байгаа санагддаг. Тэгээд би ихэндээ намайг дуурайчиж гэж боддог байсан ч гэсэн тэгээд нэг тийхэ болсон. Тэгээд бөөнөрөл хийгээл ярийн дунд гарлаа шүү дээ. Сэтгэл зүй гэж нэ. Одоо тэгэхээр дөнгөж 20 гарч явж л байгаа. Тэгэхээр яг танай үеийнхний сэтгэл зүй нь яг ямар үдээ. Одоо чинь одоо дуртай амаа хийгээд дургүй амаа хийхгүй нэг тийм хандлага байгаад байдаг байхгүй юу. Тэгэхээр чи нэг үеийнхнийхээ төлөөлөд сэтгэл зүй ямар байгаагаас хамраад ямар үед ажил яваад байна, ямар үед ажил явахгүй байна гэдэг. Тэр их сонирхолтой байдаг байхгүй юу. Би нөгөө оффист ажиллахаа байсан нь зөндөө олон ажил сольсон. Тэгээд би чинь жинзий л ах та, жинзий. Тэгэнгүүт одоо юу гэдэг энэ ийм байхтай илүү дээрээ ингэж хийх үү гэл тэгэнгүүт нэг 42 та ихч ч юм уу те. Үгүй яг өмнөхөр нь хийчих ч юм уу нэг жоохон тэгээ тэрэнд чинь би шууд ингээд дургуугаа илэрхийлэхгүй ч гэсэн ер нь намайг ойлгохгүй юм байна ч юм уу, намайг үнэлэхгүй юм байна ч юм уу. Тэгж бодохаараа ер нь тэгсгээл ингээл ажилласаа гарчдаг байсан. Тэгээд одоо болохоор яг фриланс хийхэд тэгвэл зарим сар ингээд орлогогүй ч юм уу тэгэнгүүт чинь би сургуулаа хийцэн. Тэгээ энэ чинь яг миний яг эзэмшсэн мэргэжил би сурсан биш учраас би жоохон insecure байдаг. Тэг ингээд хичнээн хичээж байгаа ч гэсэн үнэхээр болохгүй сарууд болохгүй өдрүүд байна. Тэгэнгүүт одоо ингээд ээжигээ харангуут ээж маань миний насан дээр намайг гидсэндээ хийгээд надтай хамт байгаад нөхөртэй байгаад ингээд амьдралаа эхлүүлсэн ч юм уу ямар нэгэн миний насан дээр хүмүүс том амжилт гаргацсан байгаа хгүй одоо чинь манай ангийнхан гэхэд дипломтой болсон ч юм уу тий. Тэрэнд би ингээд яах вэ гэж юу нилээн боддог. Нилээн стресстэй. Гэтэ тэрийг хүмүүс жоохон анзаардаггүй баха. Тэгээ ээж маань намайг амар дэмждэг. Өчтөр миний төгсөх байсан ангийнхан төгсөөд тэгээ би төслөн дээр очиад тэгээ жоохон нэлмэс зангирч мангар гэлээ юм хүн зангираад тэгэл зүгээр асан ээж дэмжээл. Сайн нөгөө одоо чинь ажил дээр юм ингүүд ажлынх нэг чинь жоохон ойлгохгүй байна гэхээр өндөрсөн гэсэн чинь ажилласаа тий. Тэгэхээр тэр нь хийсэн юмыг нөгөө чи дэлгэрүүлж тайлбарж өгөөгөөс болсноо нөгөө нь ухаж ойлгоогоос болсноо ямар юм үл ойлголцол үүсэж чи тэр ажлаас гарах шалтгаан болж байна тий. Жоохон дэлгэрүүлж одоо би танаа үеийнхний сэтгэл зүг ойлгох гэдэг юм л та. Яг л одоо манай сансуу үзэж байгаа хүмүүс ихэнх нь ажил олгогч нар байхгүй. Тэгэхээр яг хамгийн чухал нь яг ийм насны хүмүүстэй яаж ажиллах вэ гэдэг асуулт маш их тавиад явж байгаа.
Жензи нарыг үргээхгүй байхын тулд одоо юу гэдэг одоо хойлоо ажиллаж илаа гэхэд ийм дизайн хийвэл одоо юу гэдэг кино задлал нь ийм контент учраас ийм төрлийн ийм фонт ашиглах нь зөв баха. Ингэж хийх үү. Тэгээ нэмээд TikTok ингээ хийчихүү гингүүд та нэг жоохон за тэгж байгаа болъё ч юм уу эсвэл бол нас ч арай л манай одоо юунд биш ч юм уу нөгөө нэг хойлоо нэг үзэгчд рүү таарагдталж хахад даа шууд өөрийнхөө нүдээр харж шүүмж хийж болохгүй гэх юм болов. Тэгэл ер нь би нөгөө нэг яг энэ ч миний одоо 23 4 настай л бодол штий. Тэгэнгүүт би нэг компанид ингээд насаараа ажиллаад ингээд нэг 50 тавтай болоо хүндэт ажилчин болъё гэж жоохон боддгоо байхгүй юу? Угсаа боломжтой. Тийм одоо юу гэдэг өнөө нэг 3-4 сараас үл жилээс 2 жил танад ажиллаж байгаа дараа өөр газар руу очиод өөр юм сурч ирсэн аа. Битгүй яг энэ Таиландны нэг ирэг дээрээс зүгээр л постэр хийдэг ч юм уу те. Тэгэж нэлээд одоо жинзи ажилчинтайгаа ярилцах нь л зөв баг. Одоо яаж яамаар юм шиг байна. Тэгээ бас тэгээд асуучингууд би бол жоохон ингээд шантарчдаг. Яа надад их найдаж байгаа юм байна. Би одоо яах вэ гэж нэлээд шахагдаж хийж агаад гинт ер нь амш цааш гэж бодох гэдэг. Тэгээ зөвхөн над дээр юм уу би бол жинзээ нэрийг төлөөлж байгаа юм хэлхээс айж байна. Гэхдээ жоохон савлгаатай байж магадгүй бид нар залуухан ч юм уу тий. Гэхдээ би залуухан ч гэсэн компани соёлд суралцах тэр нэмийн даатгал төлөх хүмүүстэй очиж олох хүнээс үг сонс сурах эдгээрийг жоохон зах зугаас нь мэдэрсэн л гэж бодож байгааг ажиллаж үзээгүй бол биш оффист ажиллаж үзсэн. Тэнгүүд оффист ажиллангуудаас ингээд идэх нөгөө нэг сарынхан пострыг 2 өдөрт хийчингүүд би ингээд миний ч креатив юм дууссан тэр ажлын ч одоо план болцсон миний үүрэг болцоод тахад ингээд суугаал идэг. За 6 хязгаарлах юм бол тоо гээл. Тэр харандаа өөр мөр юм хийх гээл. Тэгэл тиймэрхүү жижиг юмнууд зөндөө нөлөөлсөр байгаа л ажлууд сальсаар агаад би бас ингэж офисуудыг охирогоод яхаа гэж бодоол фриланс хийж эхэлсэн. За би яг ойлгохгүй л хичээж байна. Одоо яг чиний насны хүмүүс над дээр айгүйх орж ирж байгаа л тэгэл яг 6 сар 1 жил хугацаанд янз янз байгаа учраас яг юу бод тийм бол гэж ухах галаа. За ер нь тиймэрхүү юм байна. Санал зөвлөлтөг те. Сайн чинээс би бол авлаа. Иргэн санууч хэлэхэд бол нөгөө би өөрийнхөө үзэмжээр шууд шийдэд шууд нөгөө хүний санааг тас цохоод явах юм нөгөө үндэ эмзэг тусд юм байна. Зөв үү те. За нэг тийм. Одоо үргэлжлүүлээд юу байна? Ер нь ямар түүл хийж дизайны ажлыг юун дээр голцоогоо явж байна. Хүмүүс бүгд л iPad дээр байгаа те. Гэхдээ заавал компьютер том PC гэхгүйгээр энэ iPad дээр бүх ажлуудыг амжуулж болж байна. Яаж юм? Хэрэглээ талаас нэг жоохон тийм үгэж. Би ч анх нөгөө нэг одоо юу гэдэг ажилламаа компьютер хангах хэрэгтэй энтрийг мэдтгүү. Манай гэр 13-т би зайсанд ажилд орсон. Тэгээ компьютерийн процессортай нуутанд хийгээд автобусанд суугаад 7 хоног цалингүй ажилласан ч юм уу тийм төвүүд байсан. Тэгээд анх график карт гэж мэдхгүй. Компьютероо сайн мэдхгүй. Ээж маань л нэг юм авч өгсөн тэрэн дээр нэг торрент фотошоп суулгацсан. Тэгэл баахан туториал үзсэн л байсан. Тэгээд ажлуудад ороод ажиллаад юу сурсан бэ гэсэн чинь өөр дизайнераас янз бүрийн фонт, өөрийнх нь ноу хау ч юм уу тэднийг нэлээд сайн сураад зөндөл хүмүүс янз бүрийн л ямаг сурсан. Тэгээд одоо бол MacBook Pro M3 чиптэй, iPad Pro 11 инч тэгээд үзэхтэй. Тэгэл утастай. Тэгэл энэ 3 дээр ажиллаж байгаа би саяхан л авсан. Тэрнээс өмнө тэгэл очиод нэг юм гуйлгын нэг жоохон өрөвдлийн үед байсан зөндөө. Тэгээ саяхан 10 сард л MacBook аваад тэр нь ажиллаж чаддаг байсан. Гэтэ яг өөрийн MacBook-тай болоод тэгэл эхнээс нь эхлээл хайл юмнуудаа татаал тэгээ явж байгаа. Зөв. Яг нэг ажлууд нь ингээ том PC гаргаж өгдөг байсан юм тий. Тий. Тэгэд яг дизайнер авсан бол тий бас тэр сонирхолтой. Би өөрөө бас ажлыг нөгөө нэг голохгүй хийгээл гараас маань юм гарч ивэл би айгүйх юм сурна гэж боддог байсан. Тэгээл ажил маань 3 хүнтэй ч юм уу тий.
захирал менежер би тэгэл бас нөгөө нэг өөр дизайнертай хамт байвал дуртай байдаг. Надаас гэл үгтэй ингэж сууж чаад энэ яаж ийн гингүүд нөгөө хүн л яг голын онцлдог. Тэгэхгүй бол нэг их хүн болгон ирснээ бүгд комментлээ тавьчихаар бүр ингэж гэж бодогдаад идэг. Тэгээ зүгээр дизайнераас асуусан л дээр санагддаг. Тэгвэл яг ижил мэргэжлэр 2 хүн зэрэг байх юм бол айгүй дэмтэй юм байна те. Бас урт хугацаанд явна гэж хэлж болох юм. За тиймэрхүү. За одоо тэгээд ер нь зөвхөн дизайн биш видео хийдэг гэж байгаа те. Видео эвлүүлээ тэгээд тайтл олон прожектор ажилласан. Тухайн сонирхолтой прожектууд юу вэ? Сайн ингээд дайралцааны интро гэж хэлж дээ те. Тэр шиг өөр гоё ямар прожектууд дээр ажиллав? Уран бүтээлэнд харьцуулаач. Би хамгийн анх айгүй өөрөөрөө бахархсан нь 2 мэдгүй оны сандгүй Томьёогийн нэг Томьёо 01 гэдэг апп гаргаад тэгээд манай найзын ихч ажилдаг байгаад ямар нэгэн тийм коннекшнтэй л байсан. Тэгээд тэр хүн надад тэгж нөгөө нэг гайд өгөхгүй чи хүссэн юм хийгээд хүссэн юм хийгсэн чи надад айгүй тийм юм гой сул санагдаад тэгэл юу гэдэг ингээд дэлхий рүү ороод ингээд цөмөрж гарч ирснэ хүний онцлогой 3 сална мална гэл сториборд үзүүлсэн чинь тэр хүмүүс таалагдаад ер нь л таалагддаг байхгүй юу гэдэг жам явуулснаа тэр нүхэн ч юм уу жоохон ходоо болцсон л да. Тийм байсан. Тэгээд Томьёогийн бичлэгийг найзтайгаа 3 өдөр 3 шөнө тасралтгүй хийж дуусгаад. Гэтэ одоо үзэхэр жоохон хачин ч гэж жоохон түүхий грин скрин дээр цоосон ч мик нь хамт цоологдож маалагдсан ч юм уу тэрийг мэдхгүй. Тэгэл туториал үзэл хийдэг байсан. Би тэр мөнгөөр нэг конверс авах гэсэн байхгүй юу? Конверс нэг 300 мөр. Тэнцээс нэг сая мая хэдэн зуул лсэн баг. Тэгэл конверс авах гал нөгөө нэг манай гэрийнхэн намайг би ч нөгөө нэг юу гэдэг шинэ арайгуур янз бүрийн юмны зураг авалт ч юм уу постэр мастер нэг юм намайг ер нь ажлын маань сайн ямаг ажиллана ч гэж бодоогүй ер нь энэ шинэ арайгуур компьютертэй л тэнээд яваад байгаа юм гэж жоохон боддог. Энэ жоохон бүтггүй гээ баг хайцсан доо. Тэгэл би чинь за юмч чударлаа одоо дизайнер л олъё ч юм уу нэг өсвөр насндаа байжсэн. Тэгээд манай дүү намайг гэрээ цэвэрлсэнгүү мэрэлсэнгүү ер нь гэр орны ажлаас би жоохон хол компьютер дээр л суучдаг. Тэгэл Томьёогийнхаа бичлэгийг дуусгаал ингээл нүд айнаал орон дээр ингээл нүдэ айнаал хөвцөн чинь одоо яхаа манай гэрийнхэн тоодгүй ч гэсэн ингээл хоол оруулж ирээл ч юм уу те. Тэгэж байж агаад маргааш нь Томьёо нөгөө нэг талбай хүртлийн телевизээр гарсахгүй юу. Тэгээ бас Монголын үсгийн телевизээр гараад. Би ч огшоод амар гой санагдал тэр чинь нөгөө нэг яхаа зөндөө олон юм хийсэн хүмүүс тэгдүүл юм байл л дээ. Тэр чинь миний анхных. Тэгээ би ингээд нэг юм том юм гараасаа гаргасан юм санагдал. Тэгээл байжсэн чи ээж маань яхаа ээж дүү хоёр маань энийг бол анзаараагүй байх. Гэхдээ миний нэг авах гэжсэн конверсыг за ээж нь аваад өмнө ах хэвээр мундаг болчих том болчих гэд анхудаа л нөгөө шинэ арайгаар явж байгаа юм бүтээсэн. Тэгэл тэр конверсаа өгтлөө өмсвөл тэгэл ер нь тэр цагаас хойшоо ээж маань хөлөө зөвшөөрж эхлээл ч юм уу. Тэрийг би ерөөсөө мартдаггүй. Тэр их гоё байдаг. Тэгээд дайралцаан дээр бас нөгөө нэг интрон зөндөө олон янзаар туршиж үзээд болохгүй. Тэг би бүр 14 хоног таг алга болчихсноо буцаж ирээ жоохон уйлж агаад ирлээ. За одоо хий ч юм уу те. Тийм байсан. Хамгийн анхны ажилласаа 200,000 төгрөг тийм нөгөө нэг 2 охин суулгаад бичлэг хийдэг. 200,000 төгрөг тэгэл амар их санагдаал. Тэгэл үрж чадахгүй байж магаал. Ингээл ширээн дээр тавьснаа халаас харж бараал. Тиймэрхүү үе зөндөө байсан. Тэднийх амар мөнгө олоод ингээд ягаад ингэж юусоо бодоагүй. Одоо бол олдог болцсон. Болцсон ч гэж олж яваа. Сайн тэгээ ярьж дээ тийм 14 хоног явж байгаад уйлж байгаад ирлээ гэд. Ер нь ингээд юм болохгүй болохоор уйлахаар зүгээр болчихдог. Ер нь тайдын сэтгэл зүй яаж юм жоохон хаяад явж байгаа буцаж ирүүл айгу зүгээр гэдэг. Ер нь яа гэм бол одоо нэг гацсан шүү дээ тий гацалтын үед. Би зөндөө гацалтын үед би бол ер нь шууд би нөгөө нэг хүн надаас юм аан хийнгүүд би паниктаад
Тэг ингээд хуйгандаа орчдөг байхгүй юу? Ингээд бүхний хаяад ингээд унтраагаад тэгэл яна тэр бичиж байгаа энэ бичиж байгаа би зүгээр л алга болчих гэж бодоод тэгэл дахиад гарч ирдэг. Тэгээд яг жинзийн нэрийг мэдхгүй би болж байгаа нь тех гэдэг. Тэгж байгаа л гарч ирэл за атаал хий ч юм уу. Яг нэг тэгж за тэг юу гэдэг би шүн за 3 гээл ажиллаа эхлэе гэж бодонгуудаа 3 хүртэл тик-так үздэг ч юм уу те. Тэгж нилээн сайн өөрийгөө заваач агаад эцсийн тулгаж агаад тэг шүүсээ шахаж гаргасан юмнууд маань сүулдэ үзэхэд гоё идэг. Зүг. Сайн ингэж штэ те. Яг нийт хүмүүсийг төлөөлөхгүй л те. Ер нь бол наа чи нилээн нийтлэг харагдаад байгаа байхгүй. Тэгсэн. Ингээд гинт алга болтой те. Алга болж явахдаа ингээд юм хэлэхгүй алга болж явах нь би гайхаад байхгүй. Би болохоор одоо миний их за би ингээд 3 хоног агуудаа ормоор байна. Байхгүй хэлээ шүү. Замтрал гэж хэлээ явдаг байхгүй. Та болохоор бүр гинт чимэг өгдөг. Яа. Энэ бол зөвхөн миний л шүү. За би болохоор тэгж одоо би таны доор ажиллаж ирсэн би юу гэдэг цалин авчиж би 3 хоног юу гэдэг хуйгандаа ормоор ин гэж хэлэх чинь бол одоо болохгүй шүү дээ. Тийм учраас зүгээр дараагийнхаа эмийг зүгээр шууд төрдөө мартаал яг нэг 3 хоногийнхаа аз жаргалыг бодоол тэр 3 хоногтаа зүгээр ингээл юу төгссөн юм хийгээл явж байгаа л за одоо болсон одоо л эхлэе ч юм уу би бол жоохон тех гэдэг. Жоохон айдаг айсандаа бүр тэгээ дараагийнхаа эмийг алчих гээд идэг гэж магадгүй. Гэхдээ жинзийн нэрийг төлөвлөж болохгүй хаа би. Би бол өөрийгөө тийм амар сайн жинзээ гэж бол хэлэхгүй. Зүг. Сайн нэг айдаг гэж штэ тий. Айдаг гэдэг нь хариуцлагаас айж яах гэж юм нэхүүлэхээс айж яах яг ямар төрлийн айдсан юм. Одоо таны итгэлийг алдахаас. Уг нь өөрөө бол би дотроо ингээд өөртөө бол алдагдсан. За та яаж би гэж бодсноо тэгэл үүдийн 3 хоногтоо үүдийн тэгж хуйгандаа орохгүйгээр ингээл хажууд чинь суугаал ээж болно л доо. Гэтэ ингээл дотор нэг юм хоримтлагдаал ч юм уу тий. Жоон тэгээд бас хүмүүс залуу хүн байна, юу гэдэг надад ажиллах газар зөндөө байна гэж боддог байж магадгүй. Гэхдээ тэр ажлаас салж исэн үед болохоор нөгөө нэг тэнд ямар ч сурах юм байхгүй бол жоохон хэцүү байдаг. Одоо нэг гоо сайхны постэр хийгээл яаж чийсэн намайг жоохон үнэлэхгүй дүү ч юм уу тэр градиент тэр строкийг ойлгохгүй ч юм уу тийм байгаад ирэнгүүт тэгэл заа ер нь за энд инглээ за энэ цалингаар инглээ гэд ер нь юу байна одоо нөгөө нэг би сургуулаа орхицсан учраас илүү тийм цаанаасаа юу ч намайг ингээд яаруулад байнга сайжирж явах хэрэгтэй л гэж боддог. Өөртөө тийм үүрэг жоохон байгаад шүү тий. Заавал өчтөрөөс илүү болоё гэдэг ч юм уу тий. Зөв. За их сонирхолтой. Би одоо та хэдийнхээ сэтгэл санааг өсөж байгаа ойлгох гадарлах гал байгаа тийм гэдэг тест юм шиг тэл үзээд дээ шүү. Ингэ тийм юм тэгдэм үү гэл. Ер нь бидний үеийн бол зүрхээс ингээл заавал дуусах хэрэгтэй гэл зүтгэдэг нөхдөд байхгүй. Тэгвэл нэг хайж явна гэдэг ойлголтыг одоо ойлгох гэж хэлж байна. За тиймэрхүү. Одоо тэгээд TikTok-ор ч юм уу олон хүүхдүүд бичиж гин гэж штэ тий. Яавал би одоо ингээд дизайнер болох ба бас нэг угаасаа чи нэг пост хийхдээ би ингээд нэг дундуур нь яасан хийцэн тэр хүн болго мэдэж штэ тий. Тэгвэл тэрэн шиг би ингээд хайлаач өгж орж иг хүүхд нь яг юу зөв чиглүүлж өгч байна. Одоо чи би ингээд ийм болмоор нэг хаймаар байна гэдэг ч юм тий. Нөгөө нэг би анхандаа хүүхдүүд асуугуудаа юу илтгэдүү хариулдаг байж байгаа. Нэг тийм цаа өөрхөн дуртай юм хийгээрээ ингээрээ тэгээрээ дургуй бол одоо тэгэл би бас юу гэдэг чамааг өнөөдөр суулгасаа гар гэж хэлж чадахгүй. Гэхдээ чи оролцож үзээд болохоор бол гараарай ч юм уу тэгэж хэлдэг байж байгаад ботоод үтсэн чинь би өөрөө юу гэдэг би зүгээр 0 сууж байгаа л нэг постэр таалагдаал гэрт компьютер идэг Photoshop татах гээл янз бүрээр татчих үзэж байгаа сурцахгүй. Тэгэл туториал үзээл тэгэл анхандаа лейерээ дээр доромж гаргаж чадахгүй ч юм уу. Одоо нөгөө тийм хэцүүн чашийн нөгөө нэг анхлан суралцж исэн үеэ би өөрөө тулцсан хинээс ч сайн уу би одоо хаялаа би чамаа сурыг гэж байгаагүй. Тэгээд ботгоор хүн хүсвэл өөрөө одоо хинээс ч асуухгүй хийчдэг учраас хүнээс асуугаад одоо би тэр хүний гарах орохыг шийдчихвэл тэр бол жоохон сонин гэж боддог. Одоо та ингээд нүрээ арчилгаа бол надаас асуухгүй шүү дээ. Тэрэн шиг
ямар санаж шаачаа. Гэхдээ ер нь хүн хүсчихвэл шууд ингээд өөрөө дотроосоо хүсээд эхнээс нь эхлээд хийж болдог. Заавал юу гэдэг хин нэг нэр заалгаж зөөрлөд ч юм уу тэг хэрэггүй л гэж боддог. Гэтэ би нэг багын л нэг юм жоохон дугуулан секцэд явахгүйгээр өөрөө жоохон сурчаад идэгсэн байхгүй юу? Тэрнтэй холбоотой гэж магадгүй. Тэгээд би яг хүмүүс яг асуулт асуухгүй бол хаа энэ Photoshop дээр яад юм бол одоо чи ажилчин яаж авагдаж ийн гэдэгт бол жоохон хариулах дурггүй. Ер нь л жоохон доромжсон марк юм л байна шүү. Тийм. Ер нь гарцсан чинь хэрээн ч юм уу тиймэрхүү асуултанд бол хариулдгүй. Их чи би ингээд үнэхээр ойлгохгүй байгаамаа. Ингэчүүл яах вэ? Копир авчвал яах вэ? Тийм ингээд би ийм юм хийж оролдож үзсэн юм а. Та энийг хараач ч юм уу те. Тиймэрхүүд нь бол би ингээд 5 6 voice явуулаад надаа засаад ингэ чатаар 3 4 хийгээд явуул тэгж чатгаараа зааж өгдөг. Нөгөө би анх сурч байхад тийм одоо тийм миний түүхийг татсан хүн байгаагүй. Тэгээ би хин нэгэн над чиг болохоос өмнө за чи мөн биш шүү эмчээ болоорой гэд явуулчмаар санагддаг. За ер нь бол их ойрхон жишээ авлаа та сая бууж. Одоо чинь сая чамд ингээд орж байгаа жишээ надаас орж байгаа байхгүй. Яавал YouTube хийх үү гэж ерөнхий бүр 5 мөн дээр ингээд тэгвэл Google дээр хайчих юм байхгүй би бүр загнаждаг байхгүй. Юу яриад байгаа чи. Эхнийгөө босгох даваагүй юм те. Ингэж хайж байгаа бүр нөгөө ингээд оруулаад ингээд явжсэн чи яг энэ дээр нь болохгүй бүр нэг деталь орж ирсэн. Түнгэт нь welcome харагддаг. Яаж ойлгомжтой шүү дээ. Би бүр хариулмаар санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ихэнх хүмүүс асуухтаа бүр хит ерөнхий асуулт тавьдаг шүү. Альва юм асуух заавал график дизайн, YouTube биш ч байлаа гэсэн тийм. Тэгэхээр тэр нэг юм худлаач авах нэг юм заав зяйдэ гэсэн нэг тийм оромцсон асуулт биш яг гүнзгий асуулт тавьж байгаарай л гэж хэлмээр байна. Одоо дизайнерын зүгээс YouTube хийж байгаа хүний зүгээс тэгж байна. Тийм үү те. Тэр нөгөө нэг дууны клиптээр дуучин нагийн клипийн артын тайтл дээр ажилласан юм шүү дээ. Тэр одоо чинь тиймэрхүү ажлууд чи яаж орж ирэх гэсэн үг. Зөвхөн тайтл хийлгэн гэж орж ирж байна гэсэн үг. Одоо нөгөө нэг би салбараас ч юм уу ингээл зөндөө олон ажлын ард урд ингээл нэг байгаа л идэг байсных хүмүүс нэг энэ нэг жоохон юм биччихэд ч магадгүй ч юм уу гэдэг нэг тархинд нь үлдсэн ч юм уу. Тэгэл тэр хүн болохоор манай хуучин захирлын найз байсан. Тэгээд хаа чи тайтл бичүү гэхээр нь би орондоо явчихвал бичөө гэж босоод хийждэг ч юм уу те. Тэгэл би тэдэр хийнэ. Гингүүд за болж гинөө уршлагаа хийгэрээ гэл хийгээл за би ингээд драфтаа явууллаа болж гинөө гэд фонтын солио гэл. Одоо л нэг жоохон стрессгүй ажил сурч байгаа болохоос өмнө нь ингээд яа надад би яах вэ гэж маялаад идэг байсан. Менежерээс сурцсан ба шүү дээ тий. Тэгэхээр сая урьдчилгаагаа хийх үү гэж тэгэхээр нэг татвар нөөтөө яг өөр ингээд шивж явуулдаг болсон одоо. Тэгээгүй. Гэтэ судалж байгаа одоо юу гэдэг Unitel-тэй ажиллангууд одоо компаниас хувь хүн рүү хийхэд миний ойлгосноор илүү мөнгө төлдөг юм уу да. Би бас тэр математик жоохон одоохондоо ойлгоогүй байгаа. Тэгээд байгууллага болох юм бол чи ийм тийм гэл эргэн тойрны маань хүмүүс янз бүрийн юмнууд хийсэн. Тэрнээс өмнө би нэг юм сэтгэл санаагаа жоохон зэгцлэхгүй бол юун тэр нөт байгаа. Тэгээд ер нь яг тэгэж скам дуусан тохиолдол байхгүй ч гэсэн ер нь урьдчилгаа орж ирээл юу гэдэг та ч над руу мөнгө хийсэн бол энэ надад юм өгөх нь бат гэж бодсон шүү дээ. За би энэс мөнгөний авсан юм шиг өнөөдөр эхлүүд ийлаа ч юм уу. Тэгэхгүй мөнгөө хийгээгүй ч юм уу байж ийснаа. Яг яахан тодорхойгүй үлдснээ лого дуусчих нь үгүй би бол эхлээг байдаг. Зөв. Гэхдээ нэг одоо чинь том корпорат байгууллагууд харилцлаа гэхэд хувь хүний чиний эргээстэй дуурч аваад ингээд чиний өмнөөс татварч нь төлж байгаа шүү дээ. Тэрийг тэгэхээр зарим газар нь баримтаар ороод шивдэг байхгүй тий. Тэр хоримтлагдаа чам дээр татвараас залах үедээ гэсэн үднээс хэлж байгаа байхгүй. Нэг өдрөл залгад дээ шүү гэл. Чам дээр уусаа шивгдсэн явж байгаа шүү дээ тий. Тэрийг бас нэг харж үзэхгүй бол овоор шүү гэт. Би ч одоо тийм мэдэхгүй анх тэгэл өрөнд орж исэн болох юм. Хараа хүмүүс айгүй хэцүү үед 0 тайлан майлан ч л X тайлан лүү. Тиймэрхүү юм сонс. Компани үйл явуулна л да. Тэгэхээр чи хувь нэгэ татрын нөгөө нэгдсэн нэвтрэлт гэж хайгаал оронгууд нь дүүрэг рүүгээ залаад би зүгээр хувийнхээ кодыг авгээл тэгэл нэвтэрч ороод харахад бүх юм нээлттэй тох. Заавал асуухаар би чи юм өөрөө бүх датаг хардаг байхгүй. Хичээл хамар. Тэрийг бас би юу гэж бодсон. Би хичтэйгээ юм ярьж агаад би өөр компанид болвол яах вэ гэлтгсэн чинь. Тэгэл болно штэ гээл. Тэгэлүүд энэ тэр такс
MTA гэх сайт байд юм уу та. Тэр нь надад айгу ойлгомжгүй санагдсан. Тэгээ одоо би өөршөө одоо энд сууж байгаа хүүхдүүд, залуучууд одоо ямар нэгэн такс ойлгохгүй байлаа гэхэд хин нэгэн мэддэг хүнээс нь аваад ингээ ойлгомжтой пост руу тийчмэр санагддаг. Такс нь ийм энийгээ сар болгон ингэж шалгаад тэрийгээ тэгж явуул. Одоо юу гэдэг энийгээ шалга. Чи компаниуд бол ийм хувь хүн болвол ийм. Яг бид нар одож өөрөө ойлгоогүй байгаа л да. Гэхдээ зүгээр тийм ойлгомжгүй сайт руу ороод нэг ийм зүтрээд тахаар хэцүү санагдаад. Би бол яг санал нийлж байна. Яг тэгэхээр манай МТ гэдэг чинь Монголын татвар албасын төвчсөн сайт байгаа шүү дээ. Тийм хүн аюу ойлгомжтой. Заавал араас нь уцчиж бүрэн ойлгоод хийдэг байхгүй юу. Гэхдээ яг татвар албаны YouTube утсан дээр өөрсдөө тайлбарсан л байлээ л дээ. Тэгэд наатаха заавал ажил болохоор заа постеринг шигтэй ойлгоод тэгээд компанид болгохтой одоохондоо дими ахаа л гэж бодож байна. Яг л манай төр засаг чинь компанид их халтай аваад шүү дээ. Компани татврын нэг юм татал мангар олон татвар хувьлагтаад бид нар ийм одоо юу гэдэг ашигтай эрүүл гоё таатай нөхцөл бүрдээгүй юм гэсэн манай үүдний зэв компани бол бүр их стресстэй болохоор хувь нэр авчихсан тийм хаадаг гэж боддог. Тийм үү санагдлаа. За тэгэнгүүт нүрслүүлээд юу яах гэж байна л та. Тэгэхээр ингээд график дизайны ажил хийхэд хямдхан хийх үү, үнэтэй хийх үү гэсэн сонголт байдаг. Энд дээр чи нэг өөрийнхөө бодлыг хэлээч. За та дизайнер биш гэхдээ Canva дээр өөрийнхөө хэрэгцээгээр ингээд юм хийчдэг байлаа гэж бодоход нөгөө дизайнерын бригадгийн групп байгаа шүү дээ. 50 гэж. Тэгэнгүүт одоо та нэг за амьсны брэнд те амьсны брэндээ постэр хийн 20,000 50,000 гэдгээр хийлгэж болно. Эсвэл надаар бас хэлгэж болно. Энэ хоёрын ялгаа нь юу вэ гэхэлэр хүмүүс ер нь нөгөө нэг хоёр төлөхөд идэг. Одоо харамч хүн хоёр төлнө гэдэг шиг. Одоо би өөрийгөө за нэг 5 гэж үнэлэх юм бол нөгөө хүн чинь 2 гэж үнэлж байгаа бол хүмүүс өөрийнхөө үнэлгээг мэдж байгаа шүү дээ. Тэгэнгүүт сайн үйлчлэгээ авахын тулд угаасаа маркетинг дээр битгий хүмүүсээ харамлаач гэж хэлмээр байдаг. Тэр нөгөө нэг хоёр үнэлгээтэй хин нэгэн Canva дээр ч юм уу за уншаад ойлгох чивэл яадын гэж бодож байгаа бол би хийхдээ одоо хүн энтлийн уншаад энийг уншина. Тэг үн заавал байх хэвээр хөрөх үү хөрөгдгүй юу олонтойгоор авах уу яах уу ч юм уу. Тэднийг зөндөө бодолцож тэгэл өнгө лого одоо юу ч үгүй ядчил лого нэг SVG ч юм уу те амар байдаг шүү дээ. Тиймэрхүү юмн дээр за одоо тэнгууд тэр хүнээр хийлгчээд таны Instagram-ийн фидийг ингээд бүтнээр нь харахад хүн нэг жоохон ихтгэл төрөхгүй ч юм уу те. Хичнээн хүмүүс ингээд хамаагүй гэдэг ч гэсэн хүмүүсийн тийм даал тухамсарт нэг тийм гоо зөө мэдрэмж хүн болгонд байгаа гэж боддог. Тэгээ гоо зөө мэдрэмжийг худалдаж авах нь чадахгүй бол худалдаж авах нь зөв. Тэгээд сайн дизайнертайгаа нэгэн хүн шиг л ажиллах хэрэгтэй л гэж боддог. Би бас тийм бүх клиент маань амжилттай сайхан бас биш ээ. Зөндөө хэрүүл оруулах юм уу? Нэг байгууллагач ажиллаж байсан чинь дампуурсан ч юм уу тиймэрхүү тохиолдлууд байгаа. Бид нар ер нь ингээд манай подкастын зорилго санаа суух гэдэг байгаа байхгүй юу? Ер нь хэцүү, бэрхшээлтэй, фейлцэнд кейсүүд одоо ямар вэ те? Ямар газруудаас бас сэрэмжилж явах вэ гэдэг ч юм уу те? Яа тийм бала. Би бол гэрээсээ хол ажиллах их дургу. Надад аюу тийм 13 дугаар хорооллоос нисэх орох замд одоо амьдралын маань тал өнгөрч шít. Тэгэнгүүт сайн тохиролцоод үнэхээр боломжгүй. Гэтэ би ийм юм чи хийж чадна гэж батлаад зайнаас тухтай газар ажиллавал надад их гараас юм гард юм санагддаг. Тэгээд ажил олгогчид дизайнеруудаа шалгаж авахт нь хэд хэдэн юм хэлэхэд портфолиогийн сайн харах хэрэгтэй. Тэгээд намайг сүүлд ажилд 2 жилийн өмнө ажилд авсан газар миний портфолиог харж агаад сүүлд ажилласан газрууд руу маань уцтаж намайг рейтлүүлсэн байлээ. Тийм. Гэхдээ тэр нь бараг одоо юу гэдэг наа чи хулгай гэдээ явсан штэ гэх юм бол бас могоо штэ. Тийм арга бас байна лээ. Тэгээд манайхаг ийм л юм хүсэж байгаамаа. Тэгээд яг цалин бол яг ийм байна гэд баталгаатай хэлээд гарын үсэг юмаа зуралцаад тийм нэг юм ажил олгогч давгүй ах юм бол дизайнер хүртэл юм жоохон урамшаад нэг магтуулангууд цаанаас нэг хийчмэрч юм уу? Горыг хийгээд өгчхөө гэж бодож магтдаг. Гоё хэрэгтэй тийм шүү. Тэгээд нөгөө талаас одоо чиний харилцажсанаас фейлүүд ямар байна одоо? Захиалга болгон амжилттай бишүүлж байсан гэдэг.
хүмүүс энэ постерийнхаа одоо юу гэдэг өнгийн өөрчлөлт авъя ч юм уу нэг юм надаас миний санаагаар яг ингээд хийгээд юм болцсон юмыг одоо юу гэдэг айгу яг адилхан зөндөө хийгээд ч юм уу нэг юм мөнгөөл хэмнэх гэж их үздэг нь миний жоохон урыг хүрэх гэдэг. Зүгээр би бас тийм өндөр нь хэллээг байхгүй юу? Тэгэл танд болохоор би ингээд ингэж одоо юу гэдэг хямдралтай юм байна, тийм байна гэдэг улам ингээл нэг тийх гэдэг тийм нэг хүнээс тэрхий их юм баг үнээр авах гэж жоохон улаарах гад байдаг. Гэтэ Монголд угаасаа бизнес эрхлэх хэцүү. Уг нь миний ч гэсэн бизнес ахгүй юу? Тийм тэгээд кампанид ажиллах байгаа бол дизайнеруудад хэлэхэд өмнөх одоо жоохон мухалдаа. Гэтэ манай нэг захирал бол өмнө нь 2 компанид дампууруулчаад 3 дахь бас дампууруулсан. Тэгээ одоо би нийгмийн татгал дээр өртөө бас байгаа. Төлөвтөөгүй гэсэн. Тэгээ бид нэр тавилгаа хувааж аваад салж малж исэн ч юм уу те. Тийм тохиолдол бас байна. Тэгээд би бас тийм хит олон хүнтэй газар баг болж ажиллаж чадна гэдэгтээ итгэлгүй байдгийн. Тэг үнэхээр итгэлгүй байдгаа мэдчихад шахаад ээж бас болохгүй. Итгэлгүйгээ хэлчихэд хаад чи нэг ажиллаад үзгүй гэх юм бол тэгээ аль талтаа чон таамжтай ч юм уу. Тийм юм үү. Жохон цөөхөлөө ажиллавал буйтхан байвал тухтай байдаг юм. Тийм. Би бол миний хажууд ажиллаж байгаа хүнээс би их юм сурвал надад их сайхан байдаг. За ойлголоо. Одоо тэнгуут нь яг ингээд фрилансер дизайнер хийдэг хүн зөндөл байгаа л да. Зөндөө байгаа тийм. Тэнгуут нь би чамааг онцлоод байгаа нь одоо сошиал дээр тодорхой хэмжээний followers дагагчтай болчоод байгаа учраас тэр дагагчаас ингэж хин нэг нь энэ хүнээр юм хэлгээд үзээс гэж санал болгодог ч юм уу. Энэ хэр илүү төхөнтэй байдаг. Зүгээр огт followers 0 followers хүний хажуу те ялгааг нь ч нэг тайлбарлаж. Төхөнтэй байдаг. Сүүлд жишээ нь нэг том компани мерч хийх үний санал явуулахад сайн уу контактын тэрнээс авсан юм аа гэдэг юм уу те. Тэгэнгүүт одоо хин нэгэн ингэж би биэндээ одоо нөгөө шүдний сайн эмчлээд өгөх юм бол 10 хүн дагуулж ирдэг юм гэдэг юм яриад нь шүү дээ. Тэн шиг зөндөө тэгэж орж ирдэг шүү. Ер нь бол тэгэл зарим нь надаа үнэхээр тохирохгүй бол за зурдаг хүнтэй нь холбоодог юу ч юм уу цаашаа ахаад өөр хүнтэй холбоодог ч юм уу. Тэгээд яг яагаад намайг сонгосон бэ гэдгийг бодоод танаа жоохон иймэрхүү юм тохирох байхаа гэдэг нэг mood board гаргаад өгдөг ч юм уу те. Шууд 5 сая гэж хэлжсэнээс танад ийм асуудал байгаа. Тэрийг би ингэж шийдээд өгье. Миний үнийн. Тэгэд ингэж явъя ч юм уу. Бис тэгэж ярихад суралцж байгаа. Өмнө нь бол тэгэл ингээд маяглаа бийж идэл тэгээд бүтлгүүлээд гэсэн. Зөв. За ойлгомжтой. Тэгэхээр яг нэг фрилансер дизайнер хийж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ тэр нь яг тодорхой байнгын харилцдаг хүмүүстэй л ирэлдэд идэв шүү дээ. Тэгэхгүй би болохоор жоох юм контент креатив бүтээлч юм өөртөө хийгээ сошиал дээр тавиул зүгээр юм байна гэдэг санааг илэрхийлэх гээд байгаа юм л. Бус дизайнерууд данжлаа. Тэр хүн болгон өөр байх та одоо. Харагддээ шүү дээ. YouTube дээр одоо юу гэдэг хит хитэн Монгол контентууд би харсан. За. Гэтэ тэгэл англи гадаадын л би үзчихдэг л тээ. Тийм тэгээд одоо YouTube даль болох зөндөө олон төрлийн контент одоо би хичнээн анаагаа хайсан ч гэсэн биологт бол дуртахгүй юу. Одоо хүний өдөрт авах сахарын хэмжээг тийм Vox стилээр ч юм уу тий. Тиймэрхүү юмар хийх гэж их боддог. Тэгэл байж л нөгөө нэг ажлуудтай дарагдаал 2-3 халтур хийлгэж ижил нойр хоолгүй явж мавцсан. Тэгэл нэг тийм фриланс хийгээд тахаар дундуур нь өөрийнхөө одоо би TikTok-ийн постлог аяг удаж байгаа. Тэнгүүд хүмүүс ихчээ яаваа жимсэн болцсон юм уу гэж мэлж юм үү те. Тийм хүлээж байгаа хүмүүстэй байгаадаа гой санагддаг. Тэгэл тэр TikTok-о бас би нэх юу гэж за өнөөдөр яаж мөнгө олох уу биш. За ойрд юу болов ч юм уу те. Тэгэл ийм газараас ийм санал авлаа. Энд тоол идсэн чинь түлэгдсэн байлаа ч юм аль болох энгийн нормал. Тэгээд тэрнээс хүмүүс үзээд гоё инспирэшн аваасаа хийх санаа төрөөсөө юу гэдэг iPad-гүй байсан ч гэсэн би ч нөгөө хамгийн анх хүний вакуум гуугаад тэгээ гууж байгаа давган байна гэж бодоод 200 мянгаар вакуум аваад тэгээ тэрэн дээр нөгөө нэг ингэж харцсардаг
дэлгэцэр. Тийм ингэж хараад тэгэл яадаг юм чи мэдгүй. Тэгэл нэг iPad-тай дайрлал Procreate-ийг үзэл гоё юм байна гэж бодвол. Тэгэл татаал тэгдэг. Тэгээ бас нөгөө нэг TikTok-ыг хүмүүс одоо бүжгэлдэг аппликейшн гэж харахаа болох хэрэгтэй. Яг үнэ. Тийм TikTok дээр одоо би хоолны за нэг дахиад шарыг хийж байгаа YouTube-ээс TikTok-оос хаагангууд маш хурдан ойлгомжтой зэгцтэй. Тэгээс TikTok-ийн контентууд айгүй чанарч байгаа. Зөндөө олон гойгой хэд хүмүүс байгаа. Тэгээ үгтийн би сүүлд нэг загварын TikTok, Монгол загварын TikTok гэсэн юм хамаарад тэгэл үгтийн тайтлаасаа өөр фонтоор бус текстээ бичээрээ энэ фонтыг ашиглаад үзээрэй ч юм уу. Тэгэл үлдээгээл одоо бас ингээл дизайнерд ажиллаа болцсон байнгут энэ дээр ийм ашиглаад үзээрэй, тийм ашиглаад үзээрэй ч юм уу. Монголын TikTok бас нэлээд хөгжиж байгаа шүү. Бүр өнгө тавьдаг залуучууд аюул гараад ирсэн мөлий. За, ер нь тиймэрхүү байна. Одоо ингээд манай подкастын баг сүүлийн асуулт болох чинь энэ юу вэ гэхээр би сая нөгөө танаа аав ээжийг интерьер дизайнер гэдгийг сонслоо л доо тий. Тэгэхээр нөгөө багтаа аав ээжийн хажууд яг иймэрхүү график дизайн, өнгө будгийн юм харсаар байгаад энэ нөлөөлөд жоохон өөрийн авиас байна уу? Эсвэл зүгээр харсаараа дасцсан юм болоо тий. Эмчээс арай өөр юм нөлөөсөн юм болоо. Яг энэ чиглэл рүү явхад ер нь багтаа яаж өссөн бэ гэсэн. Яг оо ээж маань ингэж ярьдаг. Би нөгөө шүн унтдаг байхгүй юу? Яасан ч унтдаг шүн. Тийм. Тэгээд яг унтдаг л да. Гэхдээ ер нь нэлээд сэргээг. Тэгээд ээж болохоор чамааг нөгөө гидсэн тахт би аягүй шүн сууж макет хийдэг байсан юм халтуур тийм том өсөг хаанч үлээд ингэж босож босгодог. Тэгээд зүгээр нэг юм яг бүр амар тод санахгүй ч гэсэн ингээ харангуут ээж аав хоёр юм натур төмөн суулгаад зураад тэгэл гэрт ингээл зурсан зургууд нь явж маваад ч юм. Жохон тиймэрхүү байдаг байсан. Тэгээд маань яг тийм зургандаа сайн ээж маань өнгө будгандаа сайн гэж би аль-алнаас нь сонссон. Тэгээ маань бол Photoshop дээр нэлийн сайн байх гэж боддог. Гэтэ одоо би гүйцсэн юм уу сайн мэдэхгүй. Ээж маань бол бас давуу би анх чадахгүй юм да ээжээс асуудаг байсан. Тэгээд би өөрөө бас зурч мөр нөгөө нэг алтан намар маамарт ялж малдаг цэцэрлэгийн шилдэг хөвгтмөрт зураач мураач хавцаа. Тэгээл ингээл аавын гидсэн дээр зурчснаа опон дээр зураал ингээл зураал явж идэг. Тийм байсан баха ер нь. Тэгэл одоо нөгөө нэг биологт дуртай байсан биологийн хэсүүдийг зурангаа бичингээ ингэж зэрэг гой харагдаж болдог. Нийгмийн чинь зурх бичгээр гэж гой байдаггүй. Тэгэл ер нь дэвтэр маань багаас маань л амар гоё. Тэгэл зөндөө загнуулж магнуулаад гоё бичмич гээл. Тэгсэн чинь эсрэгээр манай дүү ерөөс зурч чаддгүй. Солгоо. Би бол арай урлаглаг. Маа дүү арай нэг тийм жоон техник сэтгэлгээтэй гэж магадгүй. Аав ээжээс юм байгаа бах уу? Тэгэхээр өссөн өвчин бас яг энэ одоогийн хийж байгаа ажил нөлөөсөн байх нь л гэж бодож байна. За ингээд Сансуй подкаст өндөрлөө тэгээд төгсгөлт нь чи гоёс нэг хэлмээр санагдсан гоё бодлоод юу байна? Дизайнеруудад сайн магтаалын үг хэлж байгаа хэрэгтэй. Одоо юу гэдэг нөгөө нэг таны л хаалгатайсэн гэтээ нөгөө өгөхөд ганц суруу дутуу гэд юу арцсан мэсэн шүү дээ. Тийм. Тэрэн дээр нөгөө нэг одоо янзлсан хүн нь хоёр өөр фонт ашиглацсан байхгүй юу? Тэрийн дизайнерхан хийсэн юмыг харж байгаа шүү дээ. Тиймэрхүү юмыг нөгөө нэг дизайнерууд аюу анзаарахыг хүсдэг. Нууцхан шинэ фонт мэдчихэж байгаа л гэл ингээд хинч анзаарахгүй. Тэрийн сайн деталь болгоноор нь ажиглаад дизайнераа ингээд сайн магтаж урамшуулах юм бол илүү тийм нийлэн гоё хөрөөддөг шүү дээ. Тэг хэрэгтэй байна. За ер нь ингээд Санаасуй подкастыг үзэж байгаа одоо байгууллага авч явж байгаа удирж байгаа хүмүүст бол хэрэгтэй мессеж байлаа. Дизайнер болон эвлүүлэгч артистлэг төлөв бүх хүмүүсээ гоё магтаж явах юм байна. Ер нь подкастад дүгнэж бид бүхэн одоо 2000-аас хойш оны төрсний залуу үеийнхнийхээ сэтгэлийг ойлгох гэж одоо новингоор дамжуулан бас тодорхой хэмжээний мессежүүдийг авлаа. Яаж одоо урамшуулгуудыг ямар үед ингэж загаа бариад явж байна тий. Тэд бүгдийг одоо график дизайнер номингийнхоо өнөөдрийн подкастаас бид бүхэн санаа сууж авлаа. Тэгээд цаг гаргаад ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Сайхан байлаа. Дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай.